Зөөрэ минь эрхэм миний Facebook пэйжийн найзуудаа орой минь дээ. За энэ гарчиг хараад ойлгож байгаа бах. Осол аваар үхэл хагацал өвчин гэд. За өнөөдөр заргийн өнрөө дүүдээ бас баярлалаа гэж хэлье. Хөөрхи Өвранга аймгийн Санд сум дээр өнчин гоцорсон 4 хүүхдэд хандив цуглуулаад таавс Өвранга ороод явж байна. Нэг цаг гарны дотор 64 сая төгрөг цугларсан байна гэж байна. 2 цагийн дотор 100 гаруй сая төгрөг цугларсан байна. Монголчууд дэм дэмэндээ дээс ирчэндээ гэдэг шиг нэгнийхээ төлөө сайхан иргэд маань сэтгэлийн аян өрнүүлж байна. Тэгээ монголчуудаар бас бахархаж байна. За тэгээд нэг номерын асуудал Монголд автоврын асуудал бол үнэхээр энэ зам бол зүгээр там болсон. За жилд энэ зам дээр биш шүү дээ. Би сая энэ статистик та хараа сууж ин та бүхэнд харуулъя. Тэ баримт нотлохотой энэ хараа. Жилд Монгол улсын хэмжээнд 500-аас 540 амнасаа алдж байна. Монгол улсын хэмжээнд зам тээврийн ослоор хараа. Сүүлийн 6 жилд энэ 2500 гэж байна. 312 нь хүүхэд байна гэж байна ингээд. За тэгээд 26 он гарсаар Монгол улсад зам тээврийн ослоор эхний 1 сарын байдлаар 78 хүн амнасаа алджээ гэж байна. Энэ хараа статистик тоош хараарай манайхаа. За энэгээр юу хэлэх гэж байна гэвэл Монголд ингээд зам бол үнэхээр шаардлага хангахаа болсоо. Зам тээврийн ослоор иргэд маань үнэхээр зөвөр дайн байлдаантай орноос илүү амь насаа алдж байна. Өнөөдөр Орос Украины дайнд одоо хичнээн хүн амь өргөж байна. Харьцуулаад үз. Тэр терроризмтэй орнууд очиод харьцуулаад үз. Тэгэхэд манайх ямар ч дайн лажингүй энэ айгүй тийм тайван орнд зүгээр зам тээврийн ослоор иргэд маань алтаа амь үнэхээр алдж байна. Замд дахин зам. За дархны зам дээр бол зүгээр жилд дангаараа 400-500 өгдөг байсан. Нэг юм 5-6 жил дуншиж гадна дотноос зээл авч иж чүү айн 200 км замыг нэг чүү айл нэг юм байрсан хагас дотоо. Одоо үнэхээр энэ Баруун аймаг руу гарч байгаа лүн хүрдэх зам ачаалаа дийлхэ байсан. Элсэн тасархаа хүрд ачаалаа дийлхэ байсан. Сант гэдэг чинь элсэн тасархаас урагшаа салаа явдیں۔ Яг нөгөө ачаал ихтэй зам дээр хөрхи Санд сумын Өвранга аймгийн нэг хөрхийн тэргүү эзэгт нэг аав ээж хоёр нь хэдэн малаа борлуулчаад готорж ирээд үр хүүхдүүдийнхээ хувцсуунаар өвлийн бэлтгэлээ хангах гэж ирээл эргэж ирээг байна. Энэ зам тээврийн осол. Өчнөө хүүхэд үргэлдэж байна. Гэхдээ өчнөө гэр бүл өнчирж байна. Өчнөө хүн бэртэж гэмтэж байгаа. За одоо энэ Төв аймгийн замыг хар. Төв аймгийн замаар 100 мод хүртэлх замаар 45 км. Урагшаа Дундгов, Өмнөгов, тэгээд Өмнө говийн ордоо тэр уул уурхайн тээвэр бүгд энэ Төв аймгийн замаар явна. Энд жилд бас хэдэн зуун хүн амнасаа алдж байна. За Зүү аймаг руу явуулаад үз. Зүү аймаг руу одоо Хинтийн хүртэл би дүү зам төгжрээ. Энэ одоо Сүхбаатар дорнод Хинтийн хүртэл Багнуур хүртэл зам нь ачаалаад дийлхэ байсан. За урагшаага Дорногов замын үд хүртэл бодоод үз. 640 км газар. Монгол улсын 21 аймгийн бүх бараа таваар замын үдээс ирдэг. Тэгээ ихэвчлэн одоо том шалаанзаар ирдэг болсон. Тэгээ богоноор тээврийн зардал өндөргээд ачаалаад дийлхэ байсан. Тэгээд эмнэлэг сургууль нь ачаалаад дийлхэ байсан. Хэдэн дарга нар нь юу ч болоогүй юм шиг гадагш мөнгө урсгаал том ирээд оруулаад өнөөдөр би тэр бям цогтын ирээдийг харлаа. Кино клип чаашаамаа. Тэгээ сайтууд төлбөртэй цаад ах юм аа. Онгорхой дотор ууж юм гэж. Төрийн 3 өндөрлөгийн 1 бям цогтно. Өмнө Батлан хамгаалахын сайд багтаа бөгөөөр зэвсэгт хүчний ерөнхий командлагч шиг бас ирээл хийн өөр юм багхгүй. Бүр зэрэг байлдаа нэг хуцсан өсөөл дөрдөө ороо солиороо нэг юм хідэн төрийн түшээтэй бямцогт өмнө зам тээврийн сайд байсан.
Ховдын тойргийнхоо сум болгон руу зам тавьсан. Тэг жалганы сэтгүүтэй. Мэдээж Монгол улс хөгжсөний дараа Ховдын Баян онгорын хувьсын сум болгон авцсамаар холбогдох нь бол цаг хугацааны асуудал. Тэгтээ бодсон шүү дээ. Тэгээ тэр нэг их хурлын гишүүн сонгогдлоо л тойрог руугаа юу ч хамаагүй хийн. Ийм л болсон яг нэг өгүүлэхэд. Тэгэл онгорхоо дотор үйжим гэж одоо тэр номин гээд нэг балан авгаа. Гадагшаага хардаа. Бүр 60 70 тэрбумаар нь авчаал гадны хөлбөмбөгийн баг хэвлэл мэдээлэл сурчлагаа энэ төргөөс олиороод 60 70 тэрбумаар нь үрдсэн. Тэгээ оюун эрдэнэс нэг балаа дурак энэ Хинтээ аймагт авчаад бас нэг аял жуулч татна гэж солиороод андлын хөшөө мөшөөгөл хэдэн зуун саяар нь үрдсэн. Дарга нар бол ингэж мөнгө үрж байгаа дуракууд. За энэ Улаанбаатарт хардаа зөв зүгөөрөө бордуур явгууны зам солиол бар 60 70 100 тэрбумаар мөнгө үрдсэн. Тэгээ иргэд явах зам байхгүй. Тэгээ тэн дээр иргэд алтай амиа үрээд байна. Хэдэн хулгайч нар нэг нөгөөлөхөд зүгээр нэг мөнгө шаажлал ашигтай юм байж шаажлаа. Өнөөдөр жуулчин татна гэж номин гуцаад байгаа. Хөөш. Жуулчин татахын тулд эхлээд замынхаа асуудлыг зэгцлэх ёстой хөөш. Чинбатын номоо. Өнөөдөр Монгол улсад жилд нэг үсрээд нэг 200 мянган жуулчин авал даац байгаа. Манай замын байгаа царай. Одоо энэ авцсам нь агаарын тээвэр нь төмөр зам нь нээлээд бид нар 200-300 мянган жуулчин аавна. Үсэн гацны 800 мянган жуулчин гэж удлаа хуцаад байгаа юм бэ. Өнөөдөр жилд хятадаас нэг орж гараад бизнес эргэлж байгаа өр монголчууд бүгд найрамд хятадаар дуулсан иргэд нийлээл нэг 300 мянган хятад хүмүүс орж гардаг Монголд. Урагшаага хятад руу жилд манай хүү амын 3/1 нь буюу 1 сая Монгол орж гардаг. Статистик. Би бас ерөнхий консулаар ажиллаж байхад энэ тоо над дээр ирдэг байсан. Тэрийг жуулчны тоонд оруулсан шааж байгаа. Балаа. Новшнууд. Тэгэл дарга нар гадаадаар юу ч болоогүй юм шиг зугаална. Тэнэн онгорхоо дотор уйжим. Худлаа тэм орны парламентын судалгаа гэж худлаа хуцаад юу ч гээгүүлээгүй заа юу та нар. Тэгээ Монгол улсад 1 номерын хэмжээнд авцаамын асуудал. За одоо наадан болох гэж байна. Өөрхөн иргэд манд 100-ийнхаа удирлаар нэг готынхаа бүтэн жилийн нагаарыг нэг амьсгалсан уушга нутаг ус руугаа очиод эрүүл агаарт нэг сар нэг агаар амьсгалчих гад ирэхэл нутаг руугаа явна. Замын ачаал дийлхэ болцсон үнэн. Онгорхоо дотор уйжим гэж хэдэн дарга нар нь байгаа царай шоудхаас өөр юмгүй. Тэгээ Монгол улсын эдийн засгийн гол орлого бүрдүүлж байгаа энэ 5 толгой нүүрсний ургаагаас гашуун сухад хүртэл 200 км авцсан нь бас ачааллаа дийлхэ болцсон. Өдөрт нэг жолооч зам тээврийн ослоор урд алтай амиа өргөж байна. Тэгэл Эрдэнэс Монголын хэдэн хулгайч нар захирал нь 40 сая төгрөгийн цалин аваад найзуудыгаа ажилд авцсан. Нөгөөдөл нь 12 саяын цалинтай хийцгүй үедээ хулгайчууд. Тэгээд тэр замын асуудлыг би очиод хөндөө тавьсан. Одоогоор шийдэгдээгүй. Тэгэл монголчууд нөгөө загсны ой санамжтай гэл бид нарыг бөөр даапалаа сурцсан. Ингэж л байг. Өнөөдөр мөнх эрдэнгийн лайвыг үзээд өндрөө авчлаг, өндрөө очиод сурвалжилж байг. Тал маргааш мартчихна гэж шаадаг болсон гिचх бүр. Арай дэндүү. Одоо харал та тэр замын үд дээр өдөрт надад заяа WeChat-аар би энэ замын үдийн нүүрс тээврийн жолооч нартай ингээд намайг ураад би WeChat группт орцсон байгаа. Битүү би өөрөө бас тэр групп руу орж амжиж үндсэндээ амжихгүй байна л да. Яг нэг үг хэлэхэд хараа WeChat группээр ингээд надад ингээд битүү ингээд энэ урд группийн хайгууд нөө энэ улаанаар зурсанд би орж амжааг байгаа байхгүй. Тэгэл энэ жолооч нар стабын шороо гэл ингээд зя тата цагаат руу орж ирж гэнэ үү? Цагаатны улсаар торгон бол мэдээлгээрээ. Ингээд энэ урд жолооч нар ингээд байж байна. За тэгээ урд нүүрс тээврийн зам нь авах юм байхгүй өдөрт осол аваар байн гарна. Нарийнхаа зам тавьчихсан. Тэгэл нүүрс тээврийн машинуудаас өдөрт нэг 600 мянган төгрөгийн татаас аваад жилд хэдэн тэрбумын татаас аваад 200-300 тэрбумаар татаас аваад Эрдэнэс Монголын хэдэн дарга нар идэж угаа сууж. Замын асуудал нь хүнд байгаа. Энэ мэтлэнгээр Монгол зам дагаж хөгжил гэж үдэг бол бид нар замын асуудал гоцрогдсон. Манай энэ хөдөө орон нутгийн аймгийн чанартай, улсын чанартай гэдэг зам чин үндсэндээ Япон, Солонгост байдаг хүмүүс мэдж байгаа бох.
Тэр тариан талбайн дундуур энэ нарийнхаан зам явдгийг. Яг л тийм зам. Нарийнхаан зам, тийм зам шүү дээ. Өнөөдөр өвөр Монголд ингээд Орцоос Хөхот руу нүүрс тээврийн зам явдаг. Тэрүүгээр энэ суудлын машин явахыг хоригдсан ганцхан нүүрс тээврийн машин. Тэр нь 6 игнэ. Очиж байгаа урсгал нь 3 игнэ, буцаж ирж байгаа нь 3 игнэ. Өөдөөдөөсөө мөргөлдөхгүй юм. Орцоос Хөхот руу 8 игнэ замтай. Нэг талдаа 4, нөгөө талд нэг сөрөг урсгал нь 4. Тэрүүгээр л зорчигч тээвэр явдаг. Тэгжээ жуулчнаа хөгжүүлдэг. Тэгээ Монголд одоо гадны жуулчд ирээд одоо боддоо. Одоо Google-ээр ороод Монголыг харна шүү дээ. Ингээл хараад за хинтээ явахын тулд зам нь юм байна. Хинтийн зам дээр жилд зам тээврийн ослоор тэдэн хөхт юм байна. 60-70 тонны том трак тээврийн хэрэгсэл дундуур өмнөр суудлын машинтайгаа явд юм байна. Нэг хариуцлагагүй жолооч ороод ирэхэд өөдөөсөө мөргөлдөж өгөх юм байна гэд жуулчид эний чинь интернетээс хараад Монголд ирэхгүй байхгүй да. Сайлаа бэлтгэр саваа бэлтгэж эхлээд бид нэр замынхаа асуудлыг бэлтгэх ёстой шүү дээ. Тэгэл гадагшаад ойлгоноод фальдагдаал хэдэн зуун саяар навчаал тэр бумаар нь тушаацсан. Энэ замын асуудлыг шийдээч хөөе. Бямцогт өмнө зам тээврийн сайд байсан юу гээгүүлсэн. Баахан хүн ажил дараагаар тавьсан гэсэн. Тэ. Угаасаа дараагийнх нь яамдын нөхдүүд ярьж байгаа юм чи. Бямцогтын үед бэтүү дараах тавьсан. Бэтүү хүн шахсан өөр юм байхгүй. Тэгэл одоо ирэл хийгээ шахаад юм. Би юм бямцогтын ирэлийг харуулъя. Тэгэл уулан талхаал. Бүр эдгээр чи айгүй гоё. Ордонд гоё тансаг ажил хийж байгаа. Тэгэл амралтынхаа өдрүүдээр уулан талхна. Бүр санаа амар. Шоудаал гэр бүлэрээ гоё мод тарьж ийн гэл ирэл оруулаад. Их гоё шаан дуракууд. Ийм л хэдэн дуракууд байгаа шүү дээ. Ичээч бямцог дарга хаа. Тэгэл өөрийнх нь үйлдвэрүүд гоё явж байгаа. Тэгэл том дарга сайд нарыг уурал нээлт шаагаал. Ийм л байгаа шүү дээ та нар дуракууд. Өнөөдөр энэ хараа эрүүл мэндийн асуудлаар иргэд бол зүгээр өстой нэг хөрхи өчигдөр ингээд над руу нэг хүүхэд юу яаж юм л та. Ингээд харал та хөрхи ингээ уйлаад тэгээд энэ өчигдөр над руу ингээд битсэн хахаа ирэл оруулаад үгүй би тэгээд шеэрлээд ингээд түрүү ингээд ирснээр нь би ирэл оруулсан байхгүй юу. Энтхийг хүүхдтэйгээ очисон хүүхд нь минингээ тусаад тэгээд эмчилгээнд орсон. Тэгээ одоо нэг сар эмчлүүлч зүгээр болно гэсэн эмчилгээнийхэн зүрх төлбөр дуусаад эмчилгээгийн зогсооцсон. Иргэд нь үнэхээр өвдсөн хэцүү байгаа. За өнөөдөр дахиад надад нэг мессеж ирж яана л да би ингээд өчөөд авсан. Энэ бэн би ирэл оруулах гээд ингээд бэлдсэн ухаантай маа. За чи би энийг харуулаад хөрхий. Энэ хараа. Энэ нэг над руу мессеж өгсөн. Энэ хараа хөрхий ингээд энэ хүүхдэн ч хөмөг шилжүү суулгана гэдээ гадаад гятад эмчлүүлж байгаа. 2022 он 10 жил хүлээсний эцэст түүний хамгийн том мөрөөдөл бийсэн байлаа. Тэдэнд бурхан ихэр хүү хайрлсан. Тэр өдөр тэрээр дэлхийн хамгийн аз жаргалтай аав болсон. Түүнийг Ганбаатарын Адиас өрн гэдэг. Тэрээр 1902 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн 6 дугаар ангид байхдаа аавыгаа алджээ. Түүнээс хойш барилгын туслах хийж ээжтэй нэмэр болохын тулд багаасаа хөдөлмөрлсөн. Амьдрал түүнд амар байгаагүй. Гэхдээ тэр одоо ингээд хүүхдтэй донор болоод зайлууд ингээд энэ хараа. Ингээд донор болоод ингээд фэйсбүүкээр ингээд зайлуул хандив гойсон хүмүүс зөндөө байна. Тэгээ дандаа эмчилгээ. Тэгэл иргэдэн гадагшаа явах гээд эмчилгээний мөнгө авахгүй байхад эрх мэдэлтнүүд нь гадаадаар юу ч гээгүй зугаалал онгорхой дотор мууж юм гэж эрүүл мэндийн салбарт дампуурсан. Авц замууд нь зампуурсан. Өнөөдөр дэлгэр сайхан сайд хэлжээ л шүү дээ. Зам барих гээд мөнгө байхгүй гэд. Салбарын сайд нь. Тэгсэн чи соёлын сайд нь гадаадад хэдэн тэрбумаар зарлах шаацсан. Энийг одоо тэгээ ярихаар яах юм. Тэгээ энийг ярингууд очиод баахан төлбөртэй хэвлэл мэдээллүүдээр манийга харлуулад муулаад хөшөөсөө харлуул муул. Намайг юу гэсэн ч болно. Гол нь энэ асуудлыг хөндөж дараагийн сайдууд ийм асуудал гаргахгүй нэг илүү дутуу мөнгө гадаадад өрөхгүйгээр болгомоор байна шүү дээ.
Аа? Эрүүл мэндийн салбарт дампуурч хүүхдүүд нь багталцахгүй. Өнөөдөр боддоо хөвсгөлд өвөл бас л сошиалоор явж исэн. Нэг сургууль барьсан чанаргүй барьсан нураад очсон хөлдсөн сургууль нь. Тэгэхэд даваас өрөнгөд хөвсгөлөө сонгогдсон гişүүн 20 тэрбум төгрөг авчид басигны өдөргөө шаацсан. Нөгөөх нь ашиглалтанд ороогүй сум болгон дээр нэг балгас орцсон. Гэхдээ энэ хариуцлагагүй улгаас нар тэгээд хариуцлага үүрүүлэхээр авилгалтай тэмцэх газар одоо ажиллаа хийдэг юм уу яа тий. Тэгээ эсвэл энэ их хурлын гишүүдээс айгаад идэв юм уу? Тэгэл даваас өмнө нь барилгын сайд байхдаа Австралид очсон. Бас нэг бизнес форум гэж худлаа шаагаад хэдэн оюутнууд цуглуулах гээд үнтэй буудалд үрээслээд хүүр ирээгүй гэж байгаа байхгүй хүн. Ингээл мөнгө хүрээд идэг. Тэгээ Монголд үндсэндээ эрүүл мэнд боловсрол авто замын салбар дампуурсан. Ийм байна да. Тэгээд өнөөдөр хараа л да энэ өнөрөөгийн хөрхий төр 4 хүүхэд тусалж байгаа юу зүгээр зам тээврийн ослоор хөрхий зайлуул нэг гэр бүлийн 2 хүн бурхан болцсон 4 хүүхэд нь өмчөн гоцорсон. Ор хорон байхгүй гэрийн буйраас ахаа гоцорсон. Тэг ямар ч үс өнөөдөр нэг өнөрөө ор хоромтой болгож байгаа шиг байна. Тэгээ том хүүхэд нь 12 төгсөж байгаа юм байна. Тэг одоо хот руу ирэх юм байна. Тэг хотод ирснийхэн дараагаар тэгээд биений өвч гисэн чадлаараа сандын үргийг гэж бодож байна. Тэ. Одоо заавалчгүй тэгээд бэлэн мөнгөөсөө илүүтэйгээр тэгээд хүүхдүүдийн одоо тэр мэдээ шинээр байр сав авах бах. Тэгээд хөрхий барилгын компаниуд энэ төр сая өнөрөөгийн пэйжийг харж ирсэн галдгооныхын тавилгыг хийж өгье энэ төр гэл хөрхий дэмдэмэн дээр дээсэрчэнтэй гэл орж ирж лээ л дээ. Тэгээ манайх ингээд нэг хідэн олигархуудтай тэд нар байглаа явуулчаад алангуудаа нэр алдрын төлөө явна. Хизээч хүмүүнлэгийн үйл хийдгүү. Саяхан дээр заамарт нэг осол болсон. Бас жоох хүүхэд эндсэн. Хөрхий ажил хийх гээл аав ээжээр нь аргаа аваад тэр кемп дээр явж байгаа. Тэгэл их хурлын гишүүд даапалаад үснээ ээж тэр кемп дээр тэр хүүхдүүд байлгаж байгаа юм. Гэл гав гэл хасуурын балаа улгаж даапалаад байж байгаа. Амьдрал хэцүү болоод тэгэл ингээл явж шít. Тэ? Тэгэл тэр гэсэн чинь хөвсгөлийн Батболд Ганжиг хотын Батболдын уурхай гэж. Нодны хурдаар согтоо даналцаал морьяал үнтэй адуу аваад нэр алдрын төлөө явдаг байжгаа. Лаанд 2-300-аар хүмүүс байлаа л байсан. Тэгэл алт ухтгэл байгаа байхгүй. Байгаль алдаг. Тэгээ ямар ч нөхөс сэргэлт байхгүй. Тэгээ хүмүүлгийн үйл хийхгүй. Ийм л байна. Өнөөдөр манай олигархуудын байгаа цариг хараа л та. Одоо наадан болж би очиж харуул хийцээ юу. Бид нар ажнаа давгдоржгээд Монголын морин спорт байштай холбооны нэр алдарт дуртай нэг балаа болгож байгаа. Би давгаатай ганц нэг ярьд ёш ахгүй нэг ийм уяастай холбооны тэргүүн болсон юм чинь нэг энэ хүүхдүүдийн буйнд нэг ийм сургуулийн талбайд огчуулаад тааш ийм нэг хүүхдэд туслаад тааш гэдэг. Хуруугараач хөдлөхгүй. Тэгсэн мөртлөө 1000 хатуутай үнэтэй морийг 100 саяар нь авна. Өөрийнхөө нэр алдрын төлөө өөрийнхөө 6 цэнгэлийн төлөө зүгээр л 100 саяар тэрбумаар цацна. Тэгэл гадаадд казино зугаална. Мөрөдөө тоглоно. Тэгэл Солонгосын казино, энэ Сингапурын казино, Макаогийн казинод давгдорж шааж идэг. Тэ. Нүүрс одоо манай Монголын баялагаар л баяжсан. Банкны эзэн болцсон. Ийм л улгаачуд баг ш та нар. Тэгээ Монголд нэг хэдэн олигархууд нь одоо ингээл өнөрөөгийн сайн хандив дээр их чинь дандаа хөрхий 30,000, 10,000, 5,000 гэл зайлуул жирийн хэрэг танд өгч байгаа. Монгол улсын иргэд. Би ч гэсэн хандив лайв хийж ирсэн. Дандаа зайл ядарсан хүмүүс хандив өгнө. 10,000, 5,000 гарна. Нөгөө манай олигархууд баахгүй. Нөгөө нүүрсний олигархууд номтой хоёрын гэрүүл төвийг халаалахгүй заяа. За тэгэл нөгөө Ажнаа Батэрдэнгээ жижиг 5 толгой хийсэн давга хоёр юу ч халаалахгүй. За тэгэл одоо манай энэ том сайд дарга нар юу ч халаалахгүй. За тэгэл нутаг орондоо нэг алт ухдаг нэг хэдэн олигархууд байдیں۔ Юу ч халаалахгүй улгаас нар. Тэгсэн мөртлөө үнтэй мөр аваа шаагаад байна. Тэгэл нэр алдрын төлөө үнтэй мөр авна. Сая нодныгийн нөгөө ерөөлтийн мөр тэрбумаар зарагдсан гэж боддоо. Тэрбумаар. Тэөрхи би одоо мор гэдэг чи адгуус нэг хүүхдэд хүмүүнлэгийн ажилд нэг сая төгрөг өгөхгүй тэрбумаар морь шааж. Сураг сонсох нь Алтаа Батэрд нь авж байгаа сураг байна. Нөгөө манай морьныхны оронд юм дуулдаад байна. Нодон төрийн наадмад төрүүлсэн соёолон 3 тэрбумаар зарагдсан хий авсан гэсэн чинь наранхуу авсан. Улаанбаатар ходрын газрыг зүгээр бидүү аваад гарыгаа салаагаар сая доллараар зардаг. Тэгэл адуу болохоор зэрэг сая доллар тэрбумаар 800 саяар адуу аваад байдаг. Би наранхуугийн нэг хорд авдар туссан үнд нэг 100 сая төгрөг өгснэг мэдэхгүй. Тэгээд сонгуульд нэр дэвшгээр дунд говь зүгээр өстө мөнгөөр бороо оруулна. Мөнгөөр бороо оруулна. Тэгээд одуудыг аваачихна. Одуудад зүгээр өстө нэг саяар нөгөн 10-20 саяар гахтал нөгөн.
Өөрийнхөө нэр алдрын төлөө манай Монголын олигархууд яг ийм улгаач нар. Сонгуульд зүгээр сая нүгэн. Ийм л новшнууд гадаадаар гэр бүлээр гой суугаална. Өөрөөсөө өвдөхөөр өөрийнхөө өвөр хүүхдүүдийг аваад гадаадд ч үзүүлнэ. Тэгээ Монголд бол зүгээр нэг ингээд мөнгө хийх гэж хулгай хийх гэж ирдэг, жаргах гэж ирдэг, морь малаа уралдуулах гэж ирдэг. Одоо би энэ уягуудаар явна. Одоо энэ хинтийн дархан энэгээр одоо тэр давг дөрж уяг би харуулна манай Монголын морин спорт уяжтай холбооны. Баахан үнэтэй морь шаацсан. Яг наад биш бас морь үйдэг л да. Гэхдээ морь үйдэг гэд хөрхий уяаснараа ярьж байгаа юм биш. Адуу малнаас илүү иргэдийнхаа төлөө хүмүүнлэгийн ажил хийдэг болооч л гэж байгаа юм. Тий. Өөрсдийнхөө зугаад сингэлд мөнгө зархаас илүүтэйгээр ядарсан иргэдтэй тус болооч л гэж байгаа юм. Би олон хулгайч нараас сандуугууж үзсэн. Ядарсан иргэдийнхаа төлөө. Одоо энэ үр хангаахан бол тэр Батөршгоос гуух хэрэгтэй шүү дээ. Тэр үр хангаан байгалыг алдаг, үр хангаан байгалаар томорсон, үр хангаан байгалыг ухсан тэр эрлийн эрдэнэ өөр юм байдیں۔ Үр хангаан байгалыг алуурчтаасаа гуух хэрэгтэй. За өмнө говийн тэр Ажнамбат эрдэнэ мөн үү? Тэр юунаас өөр өмнө говьд байгаа тэр Макин гэр бүлтэй энэ хулгайч нараас өмнө говь аймгийн иргэд өвдвөл энэ хулгайч нар тэр эмзэгнийхэн зардлыг бариад очих хэрэгтэй. За одоо манай Баян онгорынхан өвдөж зайлуул зовх юм бол асуудал гарвал МСС-д жаргалдгаар очив. Одоо Баян онгорын шинжээс тэр мазаалаа энэ нутагт 12 тонны нөөцтэй алтуухж байгаа. Зүгээр өдөрт хэдэн 100 саяар нь зүгээр алтшааж байгаа. Тэгэд одоо энержи ресурс гэл тэнд одоо жижиг таван толгойг үлээ тэнд нэг амын ухаас суучих. Миллионер болцсон, тэр өмт болцсон. Би од жаргалыг нэг Баян онгорын нэг ядарсан хүүхдэд танд өгчсэн мэдэхгүй байна. Тэ? Надад өөргө Батмагна дууд тэр бомыг өгнөлээ. Гэхдээ Батмагна МСС-ийн нэр дээр барилж нэр алдарт гаргасан тэр компани. Нутгаа ухуулж байгаа. Харин тэр Баян онгорын байгалыг одоо 100 хилээр нь авж байгаа хулгайч олсон юмныхаа өчөөхөө нэг дойлыг өгж байгаа байхгүй. Тэ? Өөр гов алтайхаа одоо тэгэл гов алтаад уулуурхаа явдаг ухдаг хүмүүсээс ханд мөнгө гуух хэрэгтэй, иргэдний үд зовох юм бол. За ховдын бол ям цогтоосоо гуух хэрэгтэй шүү дээ. Гүшөөтэй уурхаа муурхаа гэл холбоотой хөдөлмөрг өстөв цементний үйлдвэр байхгүй. Одоо ям цогч албан тушаал мөрөөдөж шаагаад байна. Тоог үүсээ сайд болохгүй л. Нэг хэдийн юм олигор хот. Одоо тэр хувсынхан бол тэр Төрлөбаатар маатар өөр хин бэд тэднээс гуух хэрэгтэй. Яг нэг нүгүү ихэд ийм л байх шүү дээ. Нүгүү ихэд. За завхныхан бол тэр Монголын морин спорт уяжтай холбооны ерөнхийлөгчгээд хойш зүгээр хагартлаа баяжсан. Морь уяал хүүхдүүдээр 6 цэнгэл гаргаад адуу малаар ингээл бийждэг нь хулгайч байгаа. Тэр ингээд давгдоржгээд. Давгдорж сав. Эдгээр бол бусдын боломжийг хулгайч нар. Ийм л байгаа шүү дээ. Та муу санагддаг хулгайч нарыг. Тэ? Яг нэг нүгүү ихэд өнөөдөр энэ Монголын хэдэн олигархууд одоо нэрээ одоо боломжтой нэг нь ядарсан нэгэндээ туслаа явуучвал мөнгөнд болох гээд байгаа юм л та. Одоо өнөөдөр ингээл фэйсбүүкээр хөрхи ханд өвчин зовлон гуйж байгаа нэг 20-30-аад хүн байх шиг байна. Ямар ч байсан над дээр ирж байгаа мессеж нь. Би бол таавхан санаж байгаа бол нэг 200 золбоод өгжлийн сангийн нэр дээр барилдуулна гээл тэгээ барилдаагүй боллоо гэсэн. Тэгээ машин аваад ирэнгүүт нь зараад 160 сая төгрөгийг хавдартай хүмүүс цуглуулхад 40 хүн ирж ирсэн надад дээр 40 хүн. Тэгэл 10 саяар нь 40 хүн хуваагаад 160 сая төгрөг лаанд 200 тарааж ирсэн. Надад өшөө боломж өгөөд би илүү тараамаар байна. Даанч би энэ хулгайч нар шиг надад уул уурхаа байхгүй. Би нүүр сухаагүй, алт ухаагүй, тендер шаагаагүй, төрөөсөө хулгай хийгээгүй. Тэ. Өнөөдөр нэр одоо бодлоо. Одоо сонгуульд бол нэрээс та байдгаа баарна хулгайч нар заяа. Тэгээ ядарсан иргэд тусалж байгаа юм би байхгүй. Тэгээ дээрэс нэг учрал ерөнхий сайдаа одоо энэ Эрдэнэс Монголыг татан буулгасан шиг татан буулгаа. Хийцгүй эдэн хулгайч нар байгаа. Эднэрийг татан буулгахад хэдэн энэ зовсон иргэдээ имжлэгэнд явуул л та. Өнөөдөр 20 тавдар тусах юм бол Монгол улс зардлын даах бүрэн боломжтой. Иргэдээ имжлэгэнд бүтэн явуул. Тэ ямар 20 тавдар туснаас нь хамааруулаад хаашаа явахаас нь хамааруулаад шууд 300 сая төгрөг өгөлтөө. Имжлэгээний зардал. Хэдхэн дарга нарын гадаад томилолт шүү дээ. Эрдэнэс Монгол жилд
заавал 20-30 тэрбумын зарлагтай. 20 Эрдэнэс Монголыг татан буулгахад жилд Монголд өвдсөн иргэдээ гадаад руу бүтэн эмчилгээнд явуулах зарлалын мөнгө шүү дээ. Одоо даваадлаа гэд манай Баян онгорын гаралтай нэг болгож өчтөр шоу даал Баян онгорын жаргалант паркийг товчулж байгаа гинэ. Өш Баян онгорын өвдсөн иргэдийн асуудал эхлээд нэг номерын асуудал. Баян онгор аймаг утаатай байгаа. Эхлээд уурын зуугнаас гарч байгаа хор тутаануудаа шүүлтүр тавиад уурын зуугнуудаа шинчлэх. Жижиг навч тэр модыг иргэд өөрсдөө тарьчнаа. Сонгуульдаа бэлдэж байгаа. Ой, жаргалант паркийг тогтчулна гэд. Шаалда Эрдэнэс Монголоос хулгай хийж Эрдэнэс Монголоос нөгөө ерөнхийлөгчийн нэр дээр энэ уулуургаан компаниудад нийгмийн хариуцлагын хүрээнд мод тариад байгаа. Тэр нүд даваа далаа хулгайж Баян онгорт хэдэн уулуургаан шантажлаад төрөөс хулгай хийгээл тэр төсөлтмөр гээл тэн жаргалант парк гээл хэдэн мод тарих гэж байгаа. Манай аймгийн төвийн иргэд өөрсдөө нэг мод тарьчнаа тэр жаргалант паркийг чи хөөш. Тий. Үндсэндээ паркт ингээд гадаа димэрэ байж идэг юм аймгийн төв дээр байдгүй. Иргэд 100 хөдөө сумууд руу яваад эрүүл агаарт айраг цагаан дээр амраа явчихдээ. 100 ингээд паркаар зугаал явж идэг юм байхгүй. Манайхан тэр тэргүй төвийн голоороо огтонтой болгон дээр очиод ингээд сайхан өглөө оройд эрүүл агаартаа гарчдгийг. Худлаа гуцаа тэрхүү очдгоо парк гэд социализм үед мангар том гашаа барьсан. Хэрэгцээг үзээ юу. Тэгээ тэнд хэдэн мод байгаа юм. Догчулж мөнгө идэх чигээ навшнууд сонгуульдаа. Одоо ерөөсөө нэг хэдэн төрийн өмчийн компани захирлууд бол ганцхан боддог, сонгуул боддог. Дараагийн сонгуулиар их хурлын гишүүн жоохон улгаа ижлээ, мөнгөтэй болчлоо. Их хурлын гишүүн болохын тулд явдаг. Их хурлын гишүүн болохоор тэгээд энэ улс төрд нэг бүг болтлоо явж байгаа хэдэн хулгайч нэр харыг л дуурайдаг. Тэр бяв зогсчих болох юм гэж явдаг. Хөвсгөлийн даваас үр шиг. Хэдэн гээгүүлэхгүй нэг Монгол улсад нэг гай улсын хэдэн навшнууд байгаамаа. Ийм л навшнууд чиг бити болол доо навшнуудаа. Улс төр юу юм бэ, аа? Үнэхээр Монгол улс энэ замын асуудлыг шийдээд энэ төгжрлийн асуудлыг шийдээд утаа өнөрөө салчих юм бол биднэрт нэг улс төржөөд байх шаардлага байхгүй шүү дээ, аа. Өнөөдөр тэр Австри, энэ Европ, энэ Австрали энэ төрд бол хэдэн хөгшчүүд нь тэгээд улс төрдөө нэг төсвөө батлаад дуршлагтай улгайг шаардлагагүй юм минийх нь хор гарцсан өвөнөрөл хийдэг салбар юм байл. Одоо залуучууд улс төрлөө ордог болсон. Ягаад гэвэл хар залуугаараа манай ах нар улс төрд ороод улгайг баяжчихсан. Ерөөс улс төр гэдэг ганцхан бизнес байгаа. Дарга бол өндөр цалин аавна, худлаа шаана, гадаадаар зугаална, өлөнд нь золбинд нь амар хэлбэр аваад мөнгөтэй болно энэ. Улс төрд орсон улгайс нар зүгээр л үнэлгүй өрөнгөцсөн том жип унаал явчих. Өнөөдөр Эрдэнэс Монголын даваа талаас 600 цэш ажиллана шүү дээ. Тэр гуйлагч юугаар унд юм бэ? Эрдэнэс Монголын даваа талын ахыг мэднэ. Ой, ерөнхий сайд учирлаа. Даваа талыг зайлуулаа. Тий, миний нутаг ус байна хамаагүй. Тий, Эрдэнэс Монголыг татан буулга. Тий, новшнуудтай чинь зүгээр тэмцэнэ. Хаалгыг өшөглөө явна заяа. Улгайч нараа даанч ганцаар амжихгүй. Тий, ийм л байна да нэг нөгөө хэлэхэд. Тэгээд зам тавья гэд бүхэл бүтэн засгийн газар бодлого гаргаад энэ жил дэд үтсийг нэг жил болгоё. Одоо тий ачааллахтай замуудыг нэг номерын хэмжээнд тавиад иргэдээ өвдөхгүй аваарт орж өхгүй болтол асуудлыг шийдэдэг нэг асуудал барьж аваад явал да засгийн газараа. Хөөш. Ерөөсөө үе энэ засгийн газрын ерөнхий сайд нар бол зүгээр хэлбэрдэж байгаа л тэгэл зайлдаг. Тий. Өнөөдөр учирлаа арай өөрөөр ажиллаач ээ. Аа? Арай өөрөөр ажиллал та. Яг л өмнөх засгийн газрын сайд дарганараас ялгаа алга. Тий, тэгэл зөөлөн суудлын дээр суугаал айгуул томроод нүл ухаантай болцсон зүгээр. Их тэнгэрт очихоор хүмүүс тэгээд толгой нь вакуумд ортчихсон юм шиг байгаамаа. Их тэнгэрт бол амьдрал гоё шааж байгаа, иргэдийн амьдрал бол хэцүү байгаа шүү дээ. Яг нэг үг хэлэхэд дарга нар тэгэл хөдөө орнуудгаар явахаараа маяг асаагаал хөдөлгөөн хариулж байгаа шаана. Иргэд тийм байхгүй зам тээврийн ослоор үхээлэн, мөргөлдөөлөн, өвдөөлөн, бэртэж гимтээлэн яг л ийм л байгаа. Тэ? Өнөөдрөөс энэ дэлгэр сайхан гэж нөхөр энэ зам барилтаа хөөш хийлдэ тэр Монголын төмөр зам гээл ихний удаад уг нь энэ 5-7 төмөр замын асуудал энэ гүшигтөөс энэ эмээлтийг холбох төмөр замын асуудал бол нэг номерын асуудал биш байхгүй юу? Хамгийн нэг номерын асуудал ачаал ихтэй ядаад нэг Эрдэнэ санд хүртэл нэг 300 км замыг давхар 4 игнэ. Энэ Төв аймаг дундгой хүртэл 4 игнэ. Ийшээ Багнуур хүртэл 4 игнэ. Замууд хүртэл 4 игнэ зам тавих хэрэгтэй байхгүй ихний удаад. Ихний удаад хөөе. Тэгэхгүй төмөр зам тавьж ийн гэл олон тэрбум төгрөг үрж байгаа. Тэрэн дээр нь Монголын төмөр замын дараагаар хөвсгөлийн
Мөнхбаатарын нэг гөлөг хингээд энэ Мөнхбаатар энд баруун гарынхан найз Бацуулан гэж хулгайч очивол мөнгө идэл суучих. Найзуудыг ажилд аваад гадаадаар зугаалаад тэтгэмж олгоол. За ийм л байна да. Тэгээд одоо бага бодит байдал энэ байна. Монголд ерөөсөө осол аваараас хим алга. Иргэдийн өвдөж зовж байгаа иргэдээс хим алга. Тэ? Бэртэж гимтэж байгаа иргэдээс хим алга. Тэ? Хэдэн дарга нар тансаглаж байгаагаас өөр юм алга. Ийм л байгаа штэ. Нэг үгүй хэлэхэд. За ийм байна. Тэгээд хөөш. Үнэхээр иргэдийн амьдрал хүнд байна. Хэдэн олигархуудаа та нар одоо үхтэй ямар авсруугаа над тулгаа хийсэн нэг галтар 5 цаасаа аваад орох биш. Наанаасаа жоохон хүмүүнлэгийн ажил хийсаа юу. Аймагийнхаа өвдсөн иргэдийг хариуцж аваад аймгийн гаралтай тэр том мөнгөтэй төгрөгтэй баян олигарх гэдэг байгаа дуракууд аймагийнхаа иргэдэд туслаа явчихдаг уу? Болж гинэ үү? Тэ нэг жоохон бие биендээ нэг жоохон илгэсэг бай, бити их цан гаргаад эргүүтэд. Өнөөдөр тэр өнрөөгийн хандууд дээр би дахиад ярив. Мөн иргэд маань л 5-10 мянгаар, 20-30 мянгаар, 30-40 мянгаар л хандив өгж ийн гэж чинь. Дарга нар юу ч байхгүй. За алтан гэрэл нэг 20 сая гинүү 30 сая төгрөг өгсөн байна. Оюун сайхны алтан гэрэл хөрөнгөгаа сонгогдсон. Алтан гэрэл шиг байл та хөөе. Тэ? Энэ өдөө орнотгоос одоо нодон бол тэр ховдоос баха. Хөргө тэр нэг эмч бага ангийн багш зайлвал бас Японд руу имчилгээнд явах гээд тэр ховдын сэтгүүлч охин хандив цуглуулад намайг нэг ирэл оруулаад би бас нэг ирэл оруулж өгöd нэг сая төгрөг хандивсан л та. Тэр над руу ярьж исэн байхгүй. Нэг ус төрч 15 сая төгрөг хандивлий гэдэг. Би тэгээ ус төржүүлэхгүй гэж байгаа ахаа гэхээр ахын то хинч байсан аав. Тэр хулгайчудаас аав хамаагүй. Аваад тэр хүний имчилгээнээс ардл бүрдчихэвэл аав хамаагүй. Тэр ус төрч чи өөрөө бусдын боломжийг хулгайсныг хулгайчлаа ахын то аав гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр ус төрчнөрөө та нар ингээд нутаг орноосоо сонгогдохоор ингээд мөнгө тараагаад ингээд солиороо шүлжээ үүсгээ явдаг. Тэгвэл нутгаас гарсан их хурлын гишүүд бол нутгаасыгаа иргэдэн зовуул өвдүүл тэр өөрхийн ор хоронгүй болоод өнчөөрөөс хүүхдүүдээр та нар нийгмийн хариуцлагын хүрээнд асуудлыг шийдэд явцаа юу. Тэгэх юм бол болчих гээд байна. Их хурлын гишүүд нэг нутгийн гаралтай бизнесмэнүүдээс сонгуулийн мөнгө гуйдаг шиг энэ ядарсан иргэд байна. Манай өр хангаа энэ иргэн зайлуул нэг аав ээж нь асуурч нэг 4 хүүхэд өнжирцэн байна. Хандив цуглуулаад тэгээд хэдэн компани захирлууд руу ярих хэрэгтэй шүү дээ. Гишүүд бол долгионод өгнө ш надулч. Манай мэдтүүд өгдөг юм байлээ. Би олон баян хулгайчудаас ядарсан иргэдийнхаа төлөө хандив гуйсан. Пэма гэдэг юм бэл намайг. Бараг шантаачлах чинь гэж аах. Нэр би ядарсан хүмүүсийн зөндөө хандив гуйж үзсэн шүү. За ийм байна. Тэгээ авахгүйгийн хонор хандна үз. Хэдэн минут лайв хийчихв. Монголд бол нэр өстой нэг болж үтчих юм түү алга ба шүү. Фэйсбүүкээр дүүрэн хандив гуйсан, өвцөн зовсон иргэд байна. За өдөө орон нутгийн замд аваарт орж байгаа осол аваараар зөндөө байна. Иргэд маань өвчэн үргэж байна. Хэдэн дарга нар нэрийг оруулаад гоё шаагаад бям цогт сахуулаад. Бям цогтоо одоо бойлд өхөө. Их хурлын даргын нэг өдөр яа. Хин томаатай юм бэ? Ирэл оруулаад супер шааж. Би энэ бям цогтын ирэлийг харуулаад. Тэгээд волейболынхаа хүүхдүүдтэй алхаж байгаа л энэ лайк хэдэн к хөрвөл таана бидэрт би бүүз авч өгөх байл. Худлаа шаавдаал нөгөөдг нь утсан дээр бичсэн нэг болсон Бямцагт өөрөө шоудж байгаа наач. Мангар шоудж болгоцоо. Бямцагт би мэдэн цаа. Одоо яана одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшнийг шаардах шүү. Дараагийн ерөнхийлөгч яа. Дураараа эдгээр ер нь албан тушаал мөрөөдөн заа юу. За энэ би Бямцагтын ирээлийг харуулъя. Одоо энэ өнөрөө оролцсон байсан. Энэ араа өнөрөө маань ингээд хөрх өнөөдөр ингээд хэдэн хүүхдүүдэд өстой үнэхээр буян боллоо доо. Тэгээд муу сайн болон тэгэл өнөрөө ч л явж штэ хөрхий. Хараа ингээд үр ангахнаас нь яриа аваад тэ. За тэгсэн чи Бямд орж Бямцагт пүүзний ирэл хийчих шээ. Агаар нь пүүз авчих. Юу? Батарна. Хорин юм баа шашхан. Хорхон пүүз үү? Хорхон пүүз. Яа. Хорхон пүүз үү? Тэг энийг л болоод Бямцагтаа гой шааж одоо пэс дээр оруулах гэснэ. Зариг дээр оруулсан.
За тэгснэ өөрийнхөө ирэлийг бас оруулсан баг шиг байна. Энэ хараа манай энэ дэрэг дээр бям цогт энэ хараа гоё шана бям цогт ирэлийн дээр байж байгаа. Би бям цогт ирэлийг харуулаад цаая. Энэ байна. Яа. Цогцоо хамс. Яа. Хэнийг дуурайгаад байгаа юм бэ? За өглөөний мэндий. Өглөө одоо Яа. 8 цаг болж 6 зүсэлээ 8 цаг болж байна. Чихээ нэг өдөр юу стаахын бас нэлттэй хуваалцъя гэж байгаамаа. Яа. Өнөөдөр шаар төгжил харьцсан байгаа юм. Яа. Дордон чин ирэхэд бол яг төгжөлтөө өнөөдөр Яа. урсгал дагаад явчихд хэрэг 40-50 минут яваад ажилдаа очдөг. Одоо бол 20-30 минут болчиход байх шиг байна. Яа. Чөтөл шууд Клип ёо. 4 минут хүртэл хуралдсан. Өглөө 10-аас эхлээд орой 10. Ялрахад байгаа. 12 цаг. Нэлээд олон асуудал 10 санагдчихэв. За өнөөдөр чуулган бас одоо 17 асуудал хэлсэн. Яа. Лал. Энэ хүмүүс ширэг байгаа юм аа. Ирэг байгаа юм уу? Яа. Цаг ажил дээр өөрөө төрүүлээ ирц цаг бариад байгаа болтой. Яа. Өмнө камер яваг мэдээд байгаа ш. Өмнөөс нэг нөхөр бичээд байгаа. Ингэртэй миг шатс. Лал. Бүр кино жүжиг чааш энийг кино тоглох гоё шааш. Яа. Ингээл нэг хідэн их хурлынхан дарга л ийм шоу ч болохоор яах юм бэ? Тэгэл одоо сайтууд бол яг мэдээж одоо манай энэ зариг төлбөртэй мэдээ гаргана шүү дээ. Тэ? Хөрхи эн чинь бас одоо хөдөө сурвалжлах хийгээл явна яах юм? Зардал мөнгө гарна. Хөрхи сэтгүүлч нэрээ цалинжуулна. Төлбөртэй мэдээ авна шүү дээ. Тэдний буруу нь юу вэ? Тэгэл сайтууд төлбөртэй мэдээ өгдөг. Ийм л байна. Тэгээ бям цогтой болдог уу? Тэгээ нөгөөх нь нэг антен ячаал монтажлна ингээл. Би нэг ирэл оруулах гал монтажлах чаддаггүй. Би чи шууд ингэж утсан дээр шууд бичлэг хийж байгаа л оруулчихдаг. Тэд нар чинь монтажлуулаад трейлер мейлэр юу лээ? Текст авал гоё шаана. Одоо ингэж үжиглэхэ болд өхөө хой манайхаа. Их хурлын гişүүдээ. Та нар ямар жүжигчтэй? Кино жүжигчтэй. Урлагийн кино тоглоод байгаа юм уу юу? Улс орныг хөгжүүлэхийн тулд хууль батлаад засгийн газартаа хяналт тавиад зөв зүйтэй зүйлийг шахаад явдаг уу? Нэг номерын асуудал, авцамын асуудал. Авцам дээр иргэд үхээд байна. Эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал. Иргэд чи өвдөд аваад гадаад явж чадахгүй байна. Бям цогтоо. Шоуда шаагаад тах юм. Чи тэр 8 хүүхэд буй үлдээ чиг нь. Ямар 8 хүүхэд юм? Тэ. Над руу хөрхи иргэд ханддаг би одоо өчнөө лайв хийж өгч ирсэн асуудалгүй. Тэ. Тэгээд над дээр бол энэ нэрийг оруулаад өг, энийг шеэрлээд өг, энийг заргасан гэд би ямар ч мөнгө авахгүй сэтгэлээр оруулж өгч байгааг та бүхэн маань мэдж байгаа хаа. За ингээд нэг орой амтхын өмнө өнөөдөр хөрхи энэ өнрөөг хийсэн буянг цаашаагаад өнрөөдөө бас баярлалаа гэж хэлье монголчуудынхаа өмнөөс. Тэ. Хөрхи одоо яг энэ сэтгүүл зүй гэж энийг хэлнэ. Тэр ядарсан иргэдийн араас очиод хандив цуглуулаад явж байна. Би заргийг тэгж нэг энэ товчмовч хүн харлуулж шаарлуулж нэг балаар хоолоо уншиж хүмүүлж байгааг санахгүй байна. Харин ядарсан иргэдийнхаа төлөө явдаг юм зариг сайт. Тэр шантажны сайтууд бол улс төрчдийн даалгавраар хүн харлуулна, худлаа шаана, клип явуулна заа юу. За тэгээд манай өнрөө шиг сэтгүүл зүйд нэг жоохон зөв явцгаагаараа гэж зарим нэг сэтгүүлч нартаа уриалъя. За түр баяртай. Амархан минь 22 цаг 30 минут болцсон байна.